За сайн байцгаана бүгд өдрийн минь төргийн Монгол Улсын их сургуулийн археологи антропологийн тэнхимэн дэргэдэх Антропос клубын эдийн засгийн антропологи цуврал подкастын дараагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр ганцаан төгөлдөр мөнгөчин бид гурав эдийн засгийн антропологийн чухал ойлголтуудын нэг болох бараа таваарын талаар ярихад бэлэн болоод байна. За сайн байцгаана уу. Байцгаана уу. За тэгэхээр бараа таваар гэж яг юу вэ гэдэг асуултыг би энд мөнгөчин ганцаан хоёр ходонд амаар байна. За яг миний хараад яг бараа тавар гэдэг ойлголт бол яг анханасаа яг амьдралдаа аягүй ойрхон угаасаа сэдв. Тэгээд яг бараа гэдэг бол миний хараад дэлгүүрийн лангуун дээр ингээд байж идэг бүтээгдэхүүн. Тэгээд бид нар яг хөдөлтөж авдаг тийм хэрэгэлдэг бүтээгдэхүүн юм байна гэж ойлгодог байсан. Нөө тийм миний хэсэг ер нь ялгаагүй. Тэгээд бид нарыг бас хүүхэд байхад ч юм уу урдаас бараа оруулж ирж чинь, хойноос бараа оруулж ирж чинь гэдэг ч юм. Бидний одоо хэрэгжилж байгаа бүхий л зүйлсийг ер нь өргөн хүрээнд нь бараа гэж хэлээд байгаа юм байна гэж ер нь ойлгодог байсан. За пицца ер нь ялгаа байхгүй санал нэгдэж байна. За тэгвэл ер нь бараа таваар гэдэг нь аливаа эд зүйл одоо ингэж бараа таваар мөнгөтэй холбоотой харилцаанд одоо орж ер нь commodity ойлголт бол зайлшгүй гарч ирдэг. За тэгвэл эдийн засгийн шинжилгээ ухааны үүднээс commodity гэдэг нь одоо үйлдвэрлэн гаргасан нэг тийм бүтээгдэхүүнийг бол хэлээд байгаа. За тодруулах юм бол ер нь масаар нь буюу олноор нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг яг commodity гэж нэрлэдэг. За тэгээд бараа бүтээгдэхүүний түүхэн эдийг ч бас ер нь commodity гэж үзэх бас ингэж тал байгаад байдаг. За тэгээд нэгээсэндээ хэлэхэд эцсийн бүтээгдэхүүнээс гадна бидний хэрэглэдэг бүтээгдэхүүний орц найрлахыг одоо ингэж хамруулж ойлгож болох нь өргөн үрээтэй ойлголтоо гэж хэлж болох юм. За тэгвэл яг эдийн засгийн антропологт бараа гэдэг нь одоо зөвхөн хөдөлгөгдөж буй эд зүйл үйлчлэгээ төдий бус харин одоо тухайн зүйлийг хэрхэн үйлдвэрлэж, үнэлж одоо солилцож хэрэгжилж байгааг бол тодорхойлох нийгмийн болон соёлын үйл явцуудыг мөн хамааруулдаг юм ойлголт байгаа. За антропологт болохоор яг барааг зөвхөн эдийн засгийн нэгж гэж үздэггүй, харин одоо нийгмийн харилцаа, бэлэг тэмдэг, одоо ёс суртахуун, харилцааны агуулга агуулсан зүйл гэж бол судалдаг. За энэ ойлголт нь болохоор яг Карл Марксийн барааны фетишизм буюу одоо эд зүйлийг шүтэх үзэл гэдэг онолоос нь бол үүдэлтэй гэж үздэг юм байлээ. За үйлдвэрлэлийн одоо үеийн нийгмийн харилцаа, зах зээлийн солилцооны явцад бүртгэгддэг тухай үзлийг бол яг энэ онолтой гаргаж ирдэг байгаа. Тэгээд бас антропологт Аржун Апатурай гэдэг хүн байдаг. Тэр хүн бол бас бараа нь бол барааг ер нь судалж үзээд энэ бас нийгмийн амьдралтай зүйл байна гэж үзсэн байна. Тэр нь одоо юу гэж хэлж байгаа вэ гэхээр одоо хүмүүсийн харилцаанаас эсвэл тэр одоо барааны нөхцөл байдлаас хамаарат тэр бараа бол одоо бараа болно эсвэл бараа бус төлөв гэсэн тийм төлөвт одоо шилжиж болдгоо гэж тайлбарлаж байгаа. За тэгээ энэс холбоотойгоор одоо бараачих гэдэг тийм одоо ойлголт гарч ирээд байгаа. Одоо ямар нэгэн бүтээгдэхүүн те бараа болохын тулд тодорхой замналыг одоо туулаад тэгээ бидний гар дээр бараа болон илтгэе гэсэн тийм ойлголтыг ер нь харуулж байгаа гэсэн. Тэгээ бас эдийн засгийн одоо энэ антропологчид бол ер нь үзэхтэй одоо тийм нийгмийн бүтэц одоо үнэт зүйлс одоо тийм уламжлалт эдийн засаг бол ямар нэгэн зүйлийг одоо бараа болгоход нөлөөлж байна гэж үзэж байна. Түүнээс гадна одоо энэ даяаршил, колончлол бас барааг бий болоход маш чухал нөлөө үзүүлсэн байна. За тэгэхээр одоо гурлаа одоо төсөөлье. Бидний одоо хамгийн ойрхон хэрэгжилж байгаа тийм бүтээгдэхүүнээс одоо яаж бараа болж бидний хүртэл болсон бэ гэдэг дээр одоо тийм жишээ байна. За үүн дээр бол маш юм сонирхолтой судалгааг бол хийсэн байдаг. За Sweetness and Power буюу одоо эрх мэдэл ба элсэн чихэр гэдэг тийм Сидни Минц гэдэг антропологчин хийсэн бол судалгаа байдаг. За энэ судалгаа болохоор яг элсэн чихэр гэдэг энэ барааг яг түүхийн явцад яаж ингэж дэлхийгээр тараад яг бараа таваар бас юм бэ гэсэн тухай. Одоо бидний өнөөдрийн одоо хэрэгжилж байгаа кофенд хийж байгаа элсэн чихэр шүү дээ тийм. Ер нь бол бүх зүйлд байгаа одоо нарийн боо одоо бид нарын ууж байгаа ундаан хүртэл элсэн чихэр орохгүй зүйл бол байхгүй байгаа гэсэн. За тэгэхээр үүн дээр яг маш сонирхолтой санагдсан нэг зүйл нь болохоор элсэн чихэр гэдэг нь яг бидний мэдхээр бол ингээ Европт айгүй их ашигладаг те одоо Европын ядгуурчнууд нь tea party гэж хийхдээ одоо ийм амттан идэнгээ одоо цай уугаад ингээ ярьдаг ийм зүйл
лиг бол бид нар их ингэж төсөөлөд байдаг. Гэтэл үүний ард болохоор яг элсэн чихэр гэдэг нь ямар аимшигтай яг ингээд бүхэл бүтэн нэг усыг колончлоод одоо slavery буюу одоо энэ болчлын хөдөлмөр гаргасан тухай бол энэ хөө бүтээлд ерөнхийдөө гаргаж ирсэн байдаг. За тэгвэл яг яагаад энэ сахар гэдэг зүйлийг ингээд судлах чухал юм бэ гэдэг талаар ярих юм бол яг сахар бол хүн ам зүйд бол ингээд хүн ам зүйн одоогийн бидний байгаа улсуудын одоо хуваагдалд бол маш юм томоохон үйл ажиллагаанд бол оруулж исэн. За яг энэ элсэн чихэр гэдэг энэ нэг барааны улмаас л ихэд сая болчлууд бол Африкаас бол ингээд дэлхийд даяар ингэж тархсан байдаг байгаа. За элсэн чихэр болохоор яг анх яг түүхэн болохоор манай эртний өмнөх 800 онд за шинэ гивнэд бол ингэж нутагшуулаад дараага нь 6000 онд болохоор Филиппин болон Индийг тархаад явсан байгаа. За тэгэнгүүт яг Португал, Испани буюу одоогийн Европын улсууд болохоор элсэн чихрийг одоо амсч үзээд гэх юм уу те ерөнхийдөө болохоор яг 17 18 дугаар зууны үед болохоор элсэн чихэр бол Европт тийм маш үн цэнтэй зүйл байсан. За элсэн чихэр бол ингээд цагаан алт гэж нэрлэгдэх бас үе байсан. Буюу одоо элсэн чихэр бол 1704 онд гэхэд Их Британд нэг хүн ноогдох хэрэглэн 4 фунт байсан. За үүний дараагаар болохоор яг колоничлол явагдаад тэгээд яг энэ Карибын тэнгисийн улсуудад болохоор чихрийн нишин энэ чихрийн нишингийг бол ингэж тариалж эхлээд бол ерөнхийдөө ингэж болцлогдож явсаар байгаад 1800 онд Их Британи одоо нэг хүнд ноогдох жилийн хэрэглээ нь бол 18 фунт болоод 1990 фунт болсон байгаа. За энээс яг бид нар яг юуг харж болох юм бэ гэх юм бол яг колоничлалын яг хамгийн хар талыг ерөнхийдөө харж болохоор байгаа. За энэ нь юу юм бэ гэх юм бол яг Европт байгаа нэг баян хэсэг бүлэг хүмүүсийн хэрэглээг хангахын тулд Карибын тэнгисийн тэр оронд хүмүүс slavery одоо тэг болчлын хөдөлмөр ашиглаж байгаа бол энэ бүтээлд бол харуулсан байдаг. Тэгээд маш сонирхолтой зүйл нь гэх юм бол эрт дээр үеэс бол элсэн чихрийг бол зүгийн балч юм уу тэгээ одоо бидний мэдгээр бол жоохон дорнод одоо улсуудад дорны улсуудад болохоор жоохон бурамч гэдэг юм уу тиймэрхүү бүтээгдэхүүнээр хэрэглэдэг байсан. За одоо бидний мэдих элсэн чихрийг яаж үйлдвэрлэдэг байсан бэ гэх юм бол яг мицгээд зохиолч маань бол шингэн хатуу үйл ажиллагааны цуврал гэж бол нэг нэрсэн байдаг. За энэ ямар үйл ажиллагаа явагдсан бэ гэх юм бол чихрийн нишинг бол ингээд тастаад тэгээ дараа нь нишингийн нунтаглаад эсвэл ингээд шахаад ингээд шингэнд твтээж байгаа. Тэнгүүдээ тэр шингнээгээ халаагаад уушуулад одоо ийм концентрац үүсгээд тэгээд ийм кристаллууд гарч ирээд тэрийг ингээд элсэн чихэр болгоо явж байгаа. Тэнгүүд энэ элсэн чихрийг гаргаж авах энэ үйл явц нь маш их юм хөдөлмөр шаарддаг юм зүйл байгаа. Тэнгүүдээ тэр нишинг одоо боловсрч бүтсэн хонин л ингээ огтолж зүсэн даруйд нь ингэж нунтаглах хэрэгтэй байдаг болохоор маш юм их хөдөлмөр болон юм жоохон харгис хөдөлмөрийг бол ингэж шаарддаг байсан байгаа тэр үедээ. За тэгээд үзэнгүүт яг тус бүтээл болохоор зохиолч маань элсэн чихэр нь бол зүгээр нэг бараа биш харин нийгмийн хэлцээ эдийн засгийн тогтолцоо одоо соёлын практикийг бүрдүүлэх хүч гэж бол үзсэн байдаг. Тэгээд тэрээр болохоор элсэн чихрийн үйлдвэрлэл нь хэрэглээ болон капитализм, колоничлол, дэлхийн худалдааны хөгжилд хэрхэн байр суурь эзэснийг бол яг энэ элсэн чихрийн тархацын жишээн дээр тайлбарсан. За элсэн чихрийн гарал үүсэл нь хөдөлмөрийн их шаардсан одоо тариалалт те Африкийн ард түмний болцлол тэгээд Европт байгаа хүмүүсийн одоо тансаглал статустын бэлэг тэмдэг болох үүрэг зэрэгээр бол үнийг бас хэлсэн байдаг байгаа. Бид хоёроос нэг сонирхолтой юм асуу яг амтыг та хоёр ер нь natural яг юм байгалийн гаралтай зүйл гэж бодож байна. Одоо чихэрлэг юм идэх хүсэлтэй тэр амтыг. Гэхдээ нэг тийм юм байдаг шүү дээ. Хүн нөгөө бид нь яг ямар зүйл дутагдж байгааг хүний бие өөрөө мэддэг. Тэгээд яг тэр дутагдж байгаа зүйл одоо юунд байна түүнийгээ хүсдэг. Жишээлбэл одоо чихэр дутагдж байгаа юм бол тэр нь одоо ямар ч витаминтай холбоотой гэдэг нэг тийм байдаг шүү дээ. Тэрнтэй холбоотой. За үүнийг болохоор яг бас Минскээ зохиолч маань яг энэ бүтээлдээ дурдсан байдаг. За амт гэдэг бол ерөөсөө яг юм
биологийн зүйл гэдгээсээ гадна бас ийм тухайн хүний ч юм уу те сошиал статус болон хөрөнгө чинийг гаргаж ирэх нийгмийн классик бас ингэж гаргаж ирэх зүйл юм а гэж үзсэн байдаг. За үүний нэг маш сонирхолтой жишээ болохоор нөгөө өмнө нь нөгөө Европод яг 17-18 дугаар зуунд чихэр ингээд маш ховор исэн гэдэг тухай ирсэн шүү дээ. Одоо цагаан алт гэж нэрлэгддэг байсан тухай ирсэн. Тэгэхэд бол ингээд зөвхөн баян ч юм уу язгууртан хүмүүс нь чихэр иддэг байсан. Тэгэнгүүт яг бусад хүмүүс бас тэр статуст хүрэхийн тулд чихрийг ингэж ашиглаж эхлээд тэгээд яг биологийн хэрэгцээнээс гадна тэр нийгмийн хэрэгцээг хангахын тулд бас чихрийг ингэж ашигладаг байсан гэсэн. Ер нь бол бас тэр үед одоо 1800-аад оны үед бол чихэр гэдэг чинь зөвхөн тийм язгууртан одоо мөнгөтэй хүмүүсийн хэрэгэлдэг зүйл байсан байгаа юм шүү дээ. Тийм маш ховор байсан. Одоо тэгвэл энэ юу ч одоо тэр барааны фетишизм гэж тэр ойлголттой холбогдож байна гэж ойлгож болох уу? Одоо барааны фетишизм гэдэг чинь бол одоо барааг шүтэх гэдэг байгаа шүү дээ. Тэр ер нь бол тэр барааг хэрэгэлснээрээ тэр хүн язгууртан болж байгаа юм чинь энэ нь бол барааны фетишизм болоод байгаа юм байна. Тийм үү? Ерөнхийдөө тэгэж ойлгож болно. Бас нөгөө талаасаа гэх юм бол яг нэг юм бүтээгдэхүүн бараа бүтээгдэхүүн яг хүмүүсийн одоо нийгмийн одоо хэрэгцээг хангахын тулд нэг хэсэг хүмүүсийг бас яаж болчлоод тэгээд яаж дэлхийгээр тархаж ингээд mass production буюу одоо юм commoditize гэж өмнө ярьсан тийм ээ. Тэгээд бараадж байгаа бол бас энэ бүтээл дээр харуулсан юм болов уу гэж бодож байна. Тэгвэл одоо тэгж элит хүмүүс хэрэгэлдэг байж байгаа. Өнөөдөр бол одоо ямар ч хүн чихрийг одоо ойрын захаасаа хөдөлж аваад хэрэглэх боломжтой байгаа даа. Энийг бол одоо барааж гэж хэлээд байгаа. Тийм, энийг бол бараажих гэж хэлж болно гэсэн. За тэгвэл үүний бас нэг жишээн дээр шошны жишээ байдаг гэж сонссон. За тийм. За тэгэнгүүт миний хувьд болохоор би одоо Susan Friedberg гэдэг одоо юу байгаа судлаач аа. Тийм судлаачийн French Pens for the Masses гэдэг одоо нүгэл байгаа даа. За тэгээд дууг өгүүлэл дээр түшиглээд би одоо яг энэ бараа таварсан ойлголтыг одоо өөрийнхөө хэмжээнд тайлбарлаж үзье. За тэгэхээр заавчлаар ханид хүрсэн маа болохоор яагаад. За тэгээд юу гэдэг юм бол Франц шош гэж та хоёр сонсч ирсэн үү? Сонсч ирсэн. Одоо нэг тийм ногоон жижигхэн тийм вандуургүй. Тийм нөгөө Японы юугаар эдемаме тийм. Дижитал салаатанд хийгээд байгаа ногоон шиш тийм. За тэгэнгүүт яг энэ өгүүл нь юун тухай вэ гэдэг юм бол мөн адил колоничлалтай холбоотой. За тэгээ колоничлалтай холбоотойгоор одоо тэр Африкийн Буркина Фасо гэдэг хотод болж байгаа тэр үйл явдлын тухай гарна. Тэгээ дууг энэ ногоон шиштэй холбоотойгоор Буркина Фасо дахь иргэдийн амьдрал, аж ахуй, нийгэм, соёл ер нь цаашдаа амьдралын хэв маягийн хүртэл ер нь яг яаж өөрчлөгдөж цаашаа ер нь эдийн засгт нь тэр нийгэмд нь тэр соёлд нь тэр ямархуу өөрчлөлтүүд гарч байна гэдэг талаар одоо яасан баа судалсан баа. За тэгэнгүүт уг подкастэнд зориулаад өгүүлэн уншиж явах явц. За юу гэдэг юм бол эхний бүлэгт бол одоо энэ юу гэж маа судлаач нэг сонирхолтой ойлголтыг дэвшүүлж гаргаж ирж байгаа. Юу гэдэг юм бол одоо хоол энэ хоол хүнс бараа тавартай холбоотой судалгаан дээр ч байт юм. Айлсэл ер нь яг энэ Африкчуудыг судлах судалгаан дээр Африкт байгаа хүмүүсийн иддэг хоол ундыг одоо тоо ирж чинь Африкчуудыг юу иддэг гэж төсөөлж байна. Африк ер нь бол яг тэндээ одоо байгаа идэж болох юу вэ? Тэр бүгдийг л идэж болох гэж наацгаар бол ойлгох юм байна. Одоо жишээ нь за яг нэрийг нь бол сайн мэдэхгүй байна. Нэг юм Африк хоол идэж штэ нэг юм гурил юм шиг төмсдийн нухч юм шиг ингээ гараараа ингээ авангуудаа нэг юм саусанд ингээ дүрж иддэг. За тэгэнгүүт яг манай судлаачны яг шүүмжилж байгаа зүйл нь бол юу вэ гэхээр ер нь барууны судлаачд бичгтээ Африкчуудын одоо энэ хоолыг бол илүү тийм хөлсөглөн гамшиг нүрэлсэн нэг тийм харамсмаар гэх юм уу тиймэрхүү байдлаар одоо бичдэг гэж шүүмжилж байгаа. Юу гэдэг юм бол Африкчууд бол зүгээр байнгын үйлсэж байдаг хоол хүнсний хомсдолтой тийм байдаг болохоор бид нар одоо европчуудын иддэг тэр зүйлийг ер нь иддэггүй ч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар бичдэг гэдгийг одоо ингэж яаж байгаа. Ер нь цаашдаа бас одоо ингэж орчин үед бол одоо энэ дайршлын нөлөөгөөр
Африкт бол ингээд маш олон төрлийн нэр төрлийн одоо хүнснүүд орж ирж байгаа шүү дээ. Түүнийг нь хүртэл үзэхдээ энэ ер нь бол хямралтай холбоотойгоор, колоничлалтай холбоотойгоор ингэж орж ирсэн гэж үздэг, энэ шүүмжилж бичдэг. Одоо энэ бол ер нь Африкийн одоо хүнсний түүх бол одоо тэр барууны судлаачдын бичиж байгаа шиг тийм гамшигын түүх биш, эсрэгээр тэр хөгжил дэвшлийн түүх юм аа гэж одоо ингэж авч үзээд байгаа. За тэгэнгүүт яагаад энэ Франц шош гэдэг зүйл нь Африкийн Буркина Фасо гэж хоттой холбогдоод байна гэж тэгэнгүүт Африкийн Буркина Фасо гэдэг хотыг бол 19-р 18-р зууны үед одоо тэр Францчууд л колончлсан байгаа. Тэгээд колончлоод мэдээж тэнцээ Франц одоо иргэд одоо нөө Францын одоо тэр нөө улс төрийн хүмүүс их юм уу? Тэр хүмүүс амьдарч байгаа явцдаа Африкт одоо тэр уургадаг ногоог Африкт одоо идж байгаа хүнсийг ер нь хэрэглээд өөрсдөд нь одоо нөө хоол таарахгүй гэж ярьдэн штэ. Тийм тохиолдол болсон байна. Тэгэнгүүт Францчууд яасан бэхээр өөрсдийн идэх одоо тэр идэхэд тохиромжтой тэр хоол хүнс ногоо тэр тариаг одоо яг Африкт тарья гэсэн саналыг гаргаж ирээд тэгэнгүүтээ одоо түүний нэгэн том жишээ нь одоо энэ одоо энэ юу бол одоо Франц шош болж гарч ирж байгаа гэж ойлгож болно. Тэгээд уг шошийг тарихын тулд Францчууд ихтэй зүгээр л ингэж нэг тарилгын талбайд нь очиод тарьчаагүй. Үүнийг нэг том бодлогын хэмжээнд одоо ингэж авч барьж ажилласан гэж ойлгож болно. Юу вэ гэх юм бол одоо ахлах сургууль, бага сургуульд байхаас нь одоо тэр шошийг одоо ингэж хэрхэн идэх үү те. Энэ шош юу нэг ямар зориултаар ашиглагддаг ч тиймэрхүү талаар нь яаж одоо тэр хүн сүдэ аж ахуйн салбарт нь тариачд нь хэрхэн тариалах талаар зааварлаж одоо маш бодлоготойгоор одоо ингэж үйл ажиллагааг явуулсан бөгөөд тэмүүтээ яг тухайн хүнсээ одоо Буркина Фасо иргэдэд одоо тэгж дасгах гэх юм уу те бүр ингэ танил гэрээ ногоон болох тиймэрхүү юунууд одоо үйл ажиллагаануудыг явуулж яг тусгай ингэж зөвхөн шош тариалах тийм цэцэрлэгүүдийг ихээр байгуулж эхэлсэн байгаа даа. За тэгэнгүүт үүнтэй холбоотойгоор юу болж байгаа юм л та. Маш их өөрчлөлтүүд одоо гарч эхэлж байгаа юм Буркина Фасод. За тэр нь юу вэ гэх юм бол тэнцээ одоо нэг тийм том хүнсний бааз гэх юм уу те одоо тиймэрхүү зүйлүүд бий болж байгаа шүү дээ. За тэгээд уг хүнсний бааз төвлөрсөн тэр ногоон шошийг экспортлох ажил эхэлсэн байна Франц руу. Яагаад тэгэхээр Францд бол одоо яг тэр зам өвлийн үйлрэлт яг нөгөө ногоон шошны хомсдол гараад яг ногоон шошны үн бол тэнгэр тулдаг одоо Францд. Тэнгүүт яг Буркина Фасод тарилсан тэр ногоон шошийг одоо тийшээ экспортлох ажлыг эхлүүлсэн. За хэдий эхлүүлсэн ч гэсэн одоо хөлөг онгоцнууд нь одоо замдаа хоцроод очихт нөө шошин муутцсан байх одоо хаасан Африкаас Франц руу мэдээж шош төвлөрнө гэдэг бол яг 19-р дугаар зууны үед бол бас нэг тийм юу биш те. Одоо шиг нэг тийм өндөр түвшинд байгаагүй замдаа муудахч байд юм аа эсвэл чанар одоо нөө европчуудын чанарын шаардлагыг хангаагүй. Замдаа хадгалалтын баримт болчихдог байна шүү дээ. Тэгмээд европчуудын бас нөө чанарын шаардлагыг хангаагүй байдаг ч юм уу. Түүнээс болоод нэг сонирхолтой одоо тийм үзэгдэл гарсан одоо барааны илүүдэл биелсэн байна. Буркина Фасо. Шошин одоо илүүдэж байгаа. Экспортлогдож чадаагүй тэр одоо Францчуудын иддэг тэр европчуудын идэх ёстой тэр нөгөө дээд зэрэглэлийн хүнс байдаг шүү дээ шошин. Тэнгүүд энэ шошин илүүдэд баг үн цэнгүй шахуу болцохоор яах вэ гэдэг юм бол одоо Буркина Фасо дахь иргэд өөрсдөө өдөр тутмынхаа амьдралд хоол хүнсэндээ хэрэгэлдэг болсон байна. Одоо бидэд одоо гуйлбуудаа ашиглаж байгаа шиг те зүгээр л өдөр тутамдаа идчихэдэг. Хаасаа үзээ. Тэр нь бол одоо Францад нийлүүлэлт нь ихсээд эрэлт нь багасаад ирэхээр тэр барааны үнцийг унаад тэгээд яг тэнд нь байсан нутгийн иргэд өөрсдөө хэрэглээд ирсэн байж тээ. Тий. Одоо юу штэ Мао Цзэдуны нөгөө ган төмрийн бодлого гэж байсан штэ. Тэрэн дээр бас нөгөө ган төм рүү гадагшаа экспорт хийхэд юу байхгүй. Чанарын шаардлага хангахгүй эсвэл дотроо нэг бага хэрэгцээ байгаа төмөртэй болж ирсэнтэй адил. Тэгээд түүнээс ялгаатай нь гэх юм бол Буркина Фасогийн иргэд өөрсдөө энэ шошоо хэрэглэх боломжтой болж байгаа гэсэн. За тэгээд нутгийн иргэд одоо энэ шошийг яаснараа хэрэгэлдэг болсноороо энэ одоо нийгэм соёлд нь Буркина Фасогийн зах зээлд нь маш их тийм өөрчлөлтүүд гарч эхэлсэн байгаа. Ямар өөрчлөлтүүд гарч эхэлсэн бэ гэх юм бол одоо өөрсдөө нь иддэг тийм уламжлалт хоол хүнс байгаа шүү дээ. Тэр бүх хоол хүнснийх нь материал орцсонд нь одоо ногоон шошнууд нь орж ирсэн. Одоо монголчууд одоо монголоор ярих юм бол одоо цовын хийж захтаа шош идэг. Гурилтай шүл хийж захтаа хүртэл шош идэг ч гэдэг. Хоолныхан гол орцсон. Гол орцсон болцсон. Зах дээр зарагдчихэв. Одоо бол ер нь манай Монгол улсад ч гэсэн одоо кимчи гэдэг зүйл орж ирснээс хойш бол кимчиг хоол идэхээр
нэг давсгүй бол ич юм санагддаг болсон шүү дээ. Тийм юм болоод байгаа юм тий. Тэгээ ер нь тиймэрхүү юм болж байгаа гэж ойлгож болно. За тэгэнгүүт түүний дараачаас үүнийг дагаад маш том одоо өөрчлөлтүүд гарч эхэлж байгаа. Ямар өөрчлөлтүүд вэ гэх юм бол одоо эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл дэх өөрчлөлт за хамгийн түрүүнд илтэд нэмэгдэж эхэлсэн гэж ойлгож байна. Юу вэ гэх юм бол эмэгтэй хүмүүс суучин зөвхөн одоо ингэж гэртээ суугаад гэрээ ажил хийдэг байсан бол одоо илүү ингэж хөдөлмөрлөх боломжтой болсон юу вэ гэхээр шошоо тариалаа, тариалсан шошоо цэвэрлэнгүүтээ зах дээр очиж худалдаа хийдэг. Худалдаа наймаа хийж шошоо зарах тийм үйл ажиллагаанууд явагдаж эхэлсэн байгаа даа. Одоо шашнаас болоод нийгмийнх нь хөдөлмөрийн хөвөрт бас өөрчлөлт гарсан. Тийм тэгж ойлгож болно. Тэгэнгүүт эмэгтэйчүүд одоо илүү тийм хөдөлмөрлөх боломжтой болсон гэх юм. Ажлын байр нэмэгдсэн гэж ойлгож болохоор шүү дээ. За тэгвэл үүнийг дагаад дахиад нэг сонирхолтой асуудал гарч ирж байгаа. Одоо хүнсний аюулгүй байдал гэж байгаа. Юу гэдэг юм бол тухайн үед бол яг тэр Буркина Фасод бол яг тийм хүнсний аюулгүй байдалтай холбоотой хууль, тогтоомж, ямар нэгэн тогтсон стандарт байхгүйсэн байна. Тэнгүүд хүмүүс нэг нэгээс сэжилж эхэлдэг. Яг ингээд зах дээр хаасаг ингээд шошноо заргаж яхад мэдээж түүнээс аль сайныг нь аль хорвоог нь авч итгэх хүн болон хичээн. Гэхдээ тэрийг сонгож байгаа тэр арга зам нь маш сонирхолтой байсан байна да. За та хоёр жишээ нь тухайн хүмүүсийн оронд байлаа. Нэг зах дээр очиж хаасаагүй шош заргачил яг ямар шалгуураар тэр шошоо худалдаж авах вэ? Тэр тогтсон стандарт байхгүй шинжлэх ухаан хөгж өгөө тэр үед. Хамгийн цэвэрхнийг харж байгаа гэх юм болоо. Бас үнийг бас хямдхан хамгийн ногоон. Тэгээд тэр зарж байгаа хүн бас гоё энэ гоё сайхан гэж хэлэх юм бол амар санагдах байна. За тэгэнгүүт одоо энэ тухайн үеийн хүмүүсийн тогтмол тэгж шош авахаас өмнө асуудаг хийдэд асуултууд байсан гинэ. Хамгийн түрүүний асуулт нь энэ шошийг тариалж хата ямар усаар усалсан бэ? За ямар усаар усалсан бэ гэдэг нь юутай вэ гэх юм бол голын эрэг дагуу тариалангийн талбайтай байгаа тэр шошноос юу нь бол авдаггүй. Яагаад тэгэхээр одоо голын тэр нөгөө их гэх юм уу Орос одоо дагсан газарт нэмлэг болгон нийгмийн тийм газрууд байдаг. Тэнгүүд эмнэлгийн хоог хаягдл одоо ингэж гол руу хайснаасаа болоод ч гэдэм юм уу тийм голын усыг ер нь жоохон бохирдолтой гэж үздэг байсан байгаа. Тийм болохоор бохир усаар усалсан шошол хортой л байгаа гэж боддог тийм. Тэнгүүд одоо үнэртэж үзээд амталж үзээ. Энэ шош яагаад энэ сонир үнэртэй байгаа ч гэдэг юм. Тиймэрхүү байдлаар зөв үнэрлээд юм. Таравсны тогтч авдаг шүү дээ хүмүүс. Тэр мөрөн шиг тэгж авдаг байсан байгаа. За тэгээд түүнээс гадна тиймэрхүү байдлаар бас мэдэх боломжгүй байгаа даа шүү дээ. Тэнгүүд тэр хүмүүст мэдээллийн тэр нийгмийн нэг тийм сүлжээ хүссэн гэж ойлгож байна. Таньдаг хүнээсээ очиж авдаг. Би ганцаа нэг танихгүй мөнгөчнг таньдаг байлаа. Хоёр хоёлоо шош зарж аваад би мөнгөчнгөөс очиж авдаг. Арай итгэж байгаа болохоор айлсвал мөнгөчнгөөс чи шошоо хаанаас авч вэ? Хинээс авбал зүгээр үү гэдэг юм те. Тиймэрхүү байдлаар таньдаг хүнээсээ дамалж одоо ингэж асуудаг гэх юм уу? Тиймэрхүү байдлаар юугаа шошоо ингэж авдаг байгаа да. Тэгээд хүнсний аюулгүй байдлын хувьд бол ер нь иймэрхүү байдлаар тэр зах зээл нь бол ингэж цаашаа өөрсдийнхөө ингэж хөгжиж явсан байгаа гэж ойлгож болно. За ерөнхийдөө бол ингэж анзаарвал дүгнэлтээ ихт бол зүгээр л шош гээд нэг юм жижигхэн ногоон зүйл байгаа шүү дээ. Энэ шошин зүгээр л тэр францчууд өөрсдөө тохирсон хоол идэхин тулд тариалсан энэ шошин дээр л судалгаа хийхэд тэр Буркина Фасо гэж хотын амьдрал тэр чигтээ те нийгмийн хөдөлмөрийн хуваарьт нь өөрчлөлт орж байна. Идж байгаа хоолт нь хүртэл өөрчлөлт болж байна. Одоо нийгэм соёл зах зээл бүх зүйлд нь өөрчлөлт орж байгаа нь ер нь бол одоо энэ бараа тавар гэдэг зүйл нь зөвхөн ингэж хоорондоо 8 хийж солилцоод идэх зүйл биш. Тухайн ард түмэн соёлын түүх одоо соёл те тэгмүүд түүнтэй холбоотойгоор нийгэм соёлын тэр харилцаа зан үйл юу ч үгүй тэр бүх зүйлстэй холбоотойгоор ингэ цаашаа хөгжиж идэг тийм одоо соёлын техник юм уу те тиймэрхүү маш том чухал ач холбогдолтой зүйл байнамаа гэж бодож байгаа. За үүн дээрээс одоо яг одоо за сая бол бит хоёр ингээ элсэн чихрийн түүх болон одоо шашны түүхийг ярьлаа л да. Тэгвэл одоо яг ингээд баг зарим хүмүүсийн амьдарч бүр тэр бүтээгдэхүүнгээр амьдарч чадахгүй болсон бүтээгдэхүүн бол дэлхийд даяар тархсан байна те. Кофе бол үнэхээр одоо орчин үеийн дэлхийд бол энэ тэргүүд ингээд тархаад маш олон ч брэндүүд байна. Маш олон ч янзын үнэтэй байна. За үүний тухай No coffee no. За тэгэхээр кофе бол бас бидний амьдралд бол одоо
их өргөн хэрэглэгдэж байгаа тийм бүтээгдэхүүн байгаа. Олон л газараас олон кофе ирж байгаа. За тэндээс бол яг алийг авах вэ? Одоо ямар сортын гэх юм уу те аль газараас ирсэн бэ гэхэд тэр бүхнийг бол бид нэр харж байгаад авдаг шүү дээ. Тэгэхээр энэтэй холбоотой нэг судалгаа байдаг. Одоо page waste гэдэг одоо антропологч байгаа. За тэр хүн бол одоо Папуа Шинэ Гвиней гэдэг газрын одоо Майвафо тосгоноос ирж байгаа кофе одоо анх бол одоо яаж ер нь Европ руу болон Австрали руу худалдаалагдж исэн бэ? За тэгээд тэнд байгаа хэрэглэгчид бол тэр кофений талаар одоо ямар хуу бодолтой байдаг, одоо ямар мэдээлэлтэй байдаг вэ гэдэг талаар судалгаа хийсэн байна. За тэгэхээр энэ судалгаан дээр бол одоо тиймэрхүү зүйлийн талаар ярьж байгаа юм л. Тэр хүн бол эхлээд Германы одоо Хамбург хотод очиод за тэгээд тэнд нь байгаа тийм 3 дэлгүүрт ер нь орж үзсэн байгаа. Бас кофе худалдаалдаг тийм кофе шопт. За тэр кофе шоп бол одоо Ам Сантторка гэдэг төв гудамжинд нь байрладаг. За тэгээд тэр төв гудамжаар явхад бол ер нь кофений үнэр ингээ хаанхалдаг. За тэгэл хүн ер нь тэр гудамаар ороод кофений үнэр аваад өөрийнх нь дуртай кофег хаанаас худалдаж авах вэ гэдэг чинь бас тийм complicated асуудал шүү дээ. Тэр нь бол. За тэгэхээр тэр худалдагчид одоо кофего яаж зарж ийн вэ гэдгийг энэ хүн гол нь судлаад байгаа байхгүй. За тэгээд эхний дэлгүүрт орсон байгаа. За тэгээд энд бол нэгэн худалдагч одоо Стефен Майбург гэдэг хүн бол байж исэн. За тэгээд тэр хүн бол ер нь харьцуулж болох кофе гэдэг тийм ойлголтыг одоо тайлбарласан байгаа page waste. Тэрэнд одоо юу гэсэн үг вэ гэхээр олон газараас кофе ирж байгаа. Одоо кофений өх. За тэр ирж байгаа өхийг хүмүүст одоо ингэж ямар ялгаатай энийг хэрэглэснээр ингэн гэдэг ч юм уу. Тиймэрхүү ялгаануудыг хүмүүст гаргаж өгөөд тэгээ сонголт хийхэд амар болгосон байна. За тэгэхээр одоо тэр Папуа Шинэ Гвинейгээс ирсэн кофег яаж худалдаж ийнэ вэ гэхээр за энэ кофе бол ядуу буурай тосгоноос яг тийм примитив буюу одоо баг анхдагч нийгмээс ирж байгаа тийм кофе байгаа. За энэ кофег хийхийн тулд тэнд хүмүүс одоо яг тийм handmade одоо тийм арга барилаар хийдгээ гэж одоо хүмүүст хэлж байгаа. За тэгээд энийг сонссон хүмүүс бол ер нь энэ кофег худалдаж авах юм бол тэр хүмүүст бас тийм тусламж үзүүлж байгаа нэг хэлбэр юм байна гэж үзээд авч байгаа гэж ойлгож байна. За дараа нь дахиад нэг дэлгүүрт орсон чинь тэр дэлгүүрийн арга барил нэрээ өөр. Тэр нь бас л тийм Папуа Шинэ Гвинейгээс ирж байгаа кофег худалдаалж байгаа. Гэтэ яаж худалдаалж байгаа вэ гэхээр хан дээр тэнд тийм нэг шоу болт юм байна л та. Гороко шоу гэдэг. Тэр Папуа Шинэ Гвиней. Тэр шоутай холбоотой тийм зургуудыг хан дээр үлгсэн байна. Тэрэн дээр нь юу гардаг вэ гэхээр одоо жишээлбэл тэр Папуа Шинэ Гвинейн тосгоны хүмүүсийн одоо уламжлалт хувцсыг өмссөн бүжигчдийн зураг. За тэгээд тэр кофег эрхэлж байгаа хүмүүс тариан талбай дээр одоо цай уугаа сууж байгаа тиймэрхүү зураг хүргэх юм уу. Тиймэрхүү зургийг байрлуулахаар хүмүүс тэр кофетэй илүү тийм дотн мэдрэмж авдаг юм. Дотн гэдэг нь тэр кофег одоо хаанаас ирснийг нь шууд өөрөө мэдээд байгаа юм шиг санагдаад тэгээд тэгж худалдаж авч байгаа. За тэгээд дараа нь дахиад нэг дэлгүүрт орсон ч бас арай өөр юм хэлсэн л дээ тэр хүн. Тэр хүн болохоор би бол бас кофег ингэж тийм ядуу буурай газраас ирсэн гэж зарахыг хүсдэггүй. Эсвэл одоо ямар нэгэн байдлаар тийм уламжлалт хүмүүсийн зургийг тавьж тэгж сурталчлахыг хүсдэггүй. Яагаад гэх юм бол тэр Гороко шоу гэдэг фестивал дээр байгаа бүжигчид бол яг тийм жинхэнэ кофе тариалагчид биш. Тэд нар бол тийм угаасаа мэрэгжлийн бүжигчид тэр кофе тариалагч тийм дүрд ороод тэгж одоо оролцож байгаа болохоор энэ бол хүмүүсийг хуурж байгаа юм шиг надад санагддаг. Гэхдээ л эн чинь бол одоо зах зээлтэнд явж байгаа. Тэр хүн гэсэн кофега зармаар санагдаж байгаа. Тийм болохоор би энэ маркетингийн арга барилуудаас аль нэгийг ашиглаж ич одоо кофега зарнаа гэж ярьсан байна. За тэгээд үүний дараа бол тэр хүн одоо ямар дүгнэлтэнд одоо page waste ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр энэ кофе зарж байгаа хүмүүс бол ер нь тийм зургуудтай хослуулж одоо үнэ нэмж байгаа юм байна. Одоо тэр кофенд ямар нэг үнцэн бий болох гэдэг нь шүү дээ. Тэгэхээр одоо тэр кофе шопт байгаа зураг эсвэл кофе шопын эзний ярьж өгч байгаа түүхээс тэр кофений одоо үнцнийг олж авч байна. Зөвхөн одоо марксист онлыг үүднээс бол одоо ямар хөдөлмөр
тэр бүтээгдэхүүнийг бүтээхийг шингэсэн байна гэдэг нь үн өртгийг тогтоохгүй тэрнээс гадна бас үн цэнийг нь одоо нэмэх өөр арга байдгийн байна гэдгийг эндээс харуулж байна. Тэр яг хоёр адилхан кофе байгаад нэг нь яг одоо тухайн тариалж байгаа иргэдийн зураггүй нөгөөх нь яг тариалж байгаа иргэдийн зурагтай байлаа гэхэд одоо тариалж байгаа иргэдийн зурагтай кофе арай илүү үнэтэй бас арай илүү хүмүүс төрнө гэсэн. Тийм. Тэр ер нь бол одоо нөгөө хөдөлмөрийн нэмэн өртөг шингэжиж одоо тэр нөгөө тухайн бараа тавар үнцэнтэй болно гэж үзээд байгаа шүү дээ. Түүнээс гадна одоо тэр нөгөө тухайн бараа таварын тухайн мэдээллийг өгснөрөө тухайн бараа тавар бас үнцэнтэй болж байна гэж ойлгож болох үү те. Тийм ер нь бол тийм. Тэр одоо тэр бараа бүтээгдэхүүнээ бас үн цэнтэй болгохын тулд одоо нөгөө подкастын ихэнд хэлсэн Ападурай гэдэг хүн байгаа шүү дээ. Тэр хүнийг хэлж байгаагаар бас энэ нийгмийн амьдралд түүнийг одоо бараажих тэр барааны үн цэнийг өсгөхийн тулд бол бас тиймэрхүү зүйлсийг ашигладаг гэсэн санаа гаргаад. За тийм. За тэгвэл яг ингээд дүгнээд үзэхэд ерөнхийдөө хоёр бараа тавар нь яг нийгэмд ямар ач холбогдолтой ч юм уу ямар үүрэг гүйцэтгэдэг гэж харж байна. За миний хувьд бол яг өмнө нь бол одоо энэ зүйлсийг уншиж сонсохоос өмнө бол яг онцгийн тэгж ач холбогдол өгдөггүй байсан байна гэдгийг ер нь бол ойлгож байна. Тэгээ бараа тавар гэдэг зүйл бол ерөнхийдөө бидний одоо энэ амьдралын хэм маяг яг ямар байгаатай тухайн бидний хэрэгжилж байгаа, эдэлж байгаа эд зүйлс бараа тавар шууд холбоотой байна гэдгийг л одоо ойлгож байна. Бид нар яагаад джинс өмсөд байгаа юм те? Энтэй хүртэл шууд түүх маань холбоотой. Бид нар яг ямар хувцас өмсөж байна, бид нар юу ууж байна гэдэг юм те. Тэр бол одоо бидний яг түүхтэй гэх юм уу? Тэр нь бол шууд салшгүй холбоотой. Одоо чинь контик гэдэг одоо юу гэдэг чинь. Одоо алга болцсон байгаа тийм. Улаан нь алга болцсон. Тийм байна. Контик яад бид нар идэж байгаа бус дуур газар идэх юм уу? Бид нар угаасаа ингэж Оросын албаны устай хөрш одоо ингэж усан цэцлэг системтэй байсан юм тиймэж гэдэг юм уу? Тиймэрхүү түүхтэй холбоотой байдаг ч юм уу те. Ер нь бидний одоо нэг сонирхолтой түүх ярихад би нөгөө 90 гардаг байхгүй. Тэгээ 90 гараад битүүд чинь хятад бараанууд л явж байгаа шүү дээ. Монгол дэлгүүргээд байж байгаа. Тэгээ Монгол дэлгүүргээд орсон чинь яг үндэ Монгол бараа байхгүй зүгээр тийм чинь юу байсан гэхээр Alibaba, Коровка, Контик, яа кофе маа. Тэгээд ингээ харангууд яг үндэ тэр чинь бас Оросын бараа бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь Монгол дэлгүүр гэдэг газар Монгол бараа шиг зарагдаж байгаа нь ерөнхийдөө бол бид Монголд бараг зарагддаг бараа бүтээгдэхүүн гэдэг. Тэр нь бидний бага насны дурсамж болцсон тий. Бидний идэх дуртай нэг тийм бүтээгдэхүүн болцсон байгаа нь ер нь бол одоо ингэж бараа таварын тэр гүйцэтгэж байгаа үүрэг бол бидний ер нь бараа тавар гэдэг зүйл бидний одоо соёлтой бидний амьдралын хэм маягтай шууд холбоотой болцсон байгаа юм байна л гэдэг. Гэтэ яг энэ бол нөгөө чиний ярьсан судалгаан дээр гарч байгаа нөгөө шошийг идүүлж сургасан гэдэг байгаа шүү дээ тий Францад. Яг гисэн зохицуулах. Бас тиймэрхүү зүйл бас байгаад тэгээд бас зарим бараа бүтээгдэхүүнийг бол одоо хэрэглэх ёстой. Тэгээд тэр нь үн цэнийг нь бүр эртнээс тэгж бэлддэг юм шиг тийм ойлголт байгаад байгаа шүү. Одоо жишээлх юм бол одоо вино байгаа шүү дээ. Вино бол яг одоо хийгдэж байгаа тэр газараа Францд билүү те. Яг тэндээ бол хямдхан байдаг гэж байгаа байхгүй. Тэгээд Монголд ирэхээр үнэтэй болчдөг. Ягаад үнэтэй болдгийг гэсэн чи тэрийг анх оруулж ирж байхдаа л тэрийг энэ бараг ингэж уух хэвээр. Ингэж уух юм бол тэр Францад байгаа элит хүн шиг бараг болно ухааны юм яриад. Тэгээд тэгснээр одоо тэр хүн тэр виног одоо үнэтэй авах сэтэл төрж гинэ гэдэг ч юм. Иймэрхүү зүйл бас байгаад байгаа шүү. Тэр нэг флеш үсгээд байна шүү дээ. Одоо тэр нэг вайны реклам үзчихсэн юм уу? Жинхэнэ джентльмен залуусын хэрэглээ. Борт яа. Сайн дар сайхан яриа өрнүүлдэг гэх юм уу те. Тийм тэрэн дээр бас санал нийлж гэн гэхдээ бас бидний яг эдийн засгийн антропологийн зүгээс бол шүүмжлэлтэй хандах зүйл нь бол яг тэр бараа бүтээгдэхүүний ард түүнийг одоо гаргаж ирж байгаа ч үгүй юм уу те үйлдвэрлэж байгаа тиймэр одоо хүмүүсийн ямар байдалтай байгаа юм бэ? Эсвэл одоо тухайн барааны ард колоничлалын түүх байна уу? Эсвэл одоо ямар нэгэн боолчлалын түүх байна уу? Тухайн бараа бүтээгдэхүүнээс бол хэн хохирчулж чинь хэн хохир ингээд ашиг авч ийн гэдэг талаас нь бас эдийн засгийн антропологоос шүүмжлэлтэй хандах юм шүү. Өгчөнд баярлалаа. За тэгвэл түүнтэй холбоотой нэг бас юм санд орчлоо. Одоо
Бидний одоо энэ өмсөд бас хэрэглээд байгаа fast fashion гэдэг хувцснууд байна шүү дээ. За fast fashion хувцснууд одоо яг дэлгэрүүдээр орнод жинхэнэ нойрыг их чинь доо материал нь барай л үздэг. Мөө гэдэг тэр хувцсны арт одоо хамгийн шүүмжлэгддэг юм нь одоо тэр нөгөө баг цагаар ажилдаг. Нөгөө үйлдвэр хөдөлмөрөө маш бага хэмжээгээр зардаг тий. Тэгээ одоо тэр цмаа хятад Камбож ч гэдэг юм уу тиймэрхүү газрууд арчаа тэр цмаа пүүсний үйлдвэрүүдээр чинь юмуд байдаг шүү дээ. Жохон хүмүүсийг хүртэл хүчээр ажилуулдаг. Иймэрхүү кейсээс олон баг шүү. Тэр нэг тийм кино үзчихсэн нэг Blood Diamond гэдэг. Үгүй. Нэг тийм кино байдаг. Тэр болохоор яаж юм гэхээр одоо Африкт алмаз олборлож байгаа. Гэтэ тэнд чи санаж байна тий. Тэрэн дээр болохоор алмаз олборлохдоо тийм насанд хүрсэн одоо тийм хөдөлмөрийн чадамжтай хүмүүс тэнд нь ажиллахгүй хүүхдүүд одоо эмэгтэйчүүд тийм хүмүүс хамаагүй ажиллаж байдаг. Гэтэ тэд нар бол яг тийм алмаз олборлож байгаа одоо уул уурхайн салбар бол бас тийм үн өртөг өндөртэй салин хөлс гайгүй тийм салбар шүү дээ. Гэтэ тийм хөлс авахгүй бараг тийм боолчлогдож байгаа юм шиг тэгж ажиллаж байгаа. Гэтэ тэр алмаз бол яг тэнд одоо цусаар хүүхдийн хөдөлмөрөөр одоо бүтэж байгаа мөртлөө яг Америкт бол эрэхтэй тийм баян цагаан охины хуруунд дээр ямар үнэтэй гэж харагдаж байгааг нь харуулж байгаа нэг тийм кино байдаг тийм. За Blood Diamond чинь баг манай ерс одоо элсэн чихэр орчин үеийн элсэн чихэр л байгаа юм л та тийм. Тэгээ ерөнхийдөө бол нэг яг бараа бүтээгдэхүүнээр дамжуулаад бас нэг харж болох хамгийн сонирхолтой зүйл нь яг миний анзаарснаар яг тухайн одоо дэлхийд даяар байгаа улс орнуудын нийгмүүдийн тийм шударга бус байдал болон одоо хөдөлмөрийн мөлжлөгч үү тийм үү те тэр талаар бас бид нар харж болохоор байгаа. За надад нэг сонирхолтой асуулт байна. За одоо ер нь ингэж харах юм бол хөвчлэн бараа таваарыг одоо ингэж яг тэр яаж байгаа өндөр түвшинд хэрэгжилж байгаа юм. Нэг талд одоо яг колончлогч одоо нөгөө тал нь колончлогдогчтой. Яг нэг тийм хоёр туйл үүсчихэд байна шүү дээ. Нэг талд нь яг ажиллаж байгаа гэх юм дээ. Тухайн бараг бэлтгэдэг түүхий эдийн бэлтгэдэг нөгөө талд нь түүнийг хэрэгэлдэг өндөр түвшинд. За тэгмүүд Монголын жишээн дээр одоо бидний хэрэгжилж байгаа бараа таваар донд одоо өөр тэгж жижиг болсон. За жижиг болсон гэж хаашаа өөр хүмүүсийн тэгж зовж байгаа ч юм тиймэрхүү байдлаар шудраг бас байдлаар одоо ингэж хэрэгжилж байгаа бараа таваар байдаг болов гэсэн бодлоор ч ирлээ. Яг хоо миний бодлоор гэх юм бол мэдээж одоо бид нарын хэрэгжилж байгаа бараанууд донд чинь одоо үндэстэн дамсан корпорациудын гаргасан одоо тийм нөө франчайз гэж ярьдаг те франчайзуудын тийм бүтээгдэхүүнүүд бол нэлээх байдаг юм шиг санагдсан. Тэгээд яг тэр одоо корпорациуд болохоор яг үйлдвэр нь жоохон ядуу буурай оронд ч юм уу те байдаг тийм үйлдвэртэй. Тэгээд яг улс орнууд руу бүтээгдэхүүнээ гаргадаг юм шиг ер нь бол санагдаж байна. Тэгэхээр ер нь бол энэ тэндгүү бол байдаг л бах гэж бодож байна да. За нэг юм. Миний хувьд бол юу байна л та. Одоо мах гэдэг чинь бас нэг барааны төрөл байгаа шүү дээ. Тэгээд одоо бас нөгөө юу байгаа л та. Одоо манай Монголд бол малчтын мах. Яг малчны хотноос авах юм бол арай хямдхан байдаг. Чанартай ч байна. Гэтэ одоо ченжийн гараар дамжих юм бол үнэтэй болчдөг. Тэр махаас сорчулж зардаг гэдэг ч юм уу нэг тиймэрхүү асуудал байгаа гэдэг тэр л санаанд орж ирж байна. За тэгэхээр ерөнхийдөө бол бүгдээрээ цагч дуусчих шиг байна. Тусдаа өөрсдийнхөө хэмжээнд дүнэлтээ игээд дуусгая гэж бодлоо. За. Миний хувьд гэх юм бол ер нь бараа бүтээгдэхүүн гэдэг бол одоо тэр бүтээгдэхүүний үнц нь гэдэг дээр илүү төвлөрч юм л та. Тэрээс ямар өртгөөр бүтэж чинь, ямар хөдөлмөр шингэсэн байна гэдгээс гадна түүний үнцнийг нэмэхийн тулд бас түүний худалдан борлуулж байгаа тэр хүмүүс нөлөө үзүүлдэг юм байна. За тэгээд бас энэ том одоо тийм корпорациуд бол барааны үнцнийг нэмүүлэх тийм бодлого явуулдаг юм байна гэсэн дүгнэлтэнд л үрж байна. За минийх бас ерөнхийдөө бол адилхан тэгээ бараа таваар нь нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлж байна. За нөгөө талаараа бас нийгмийн амьдрал нь бараа таварыг яаж өөрчилж юм ч юм уу те нэг газраас нөгөө газар руу дамжуулж одоо дайршлын нөлөөгөөр тархаж гин гэдгийг бол бид бүлийн өмнө зөндөө ярьлаа. Тэгээд ерөнхийдөө бол
яг эдийн засгийн антропологийн үүднээс гэх юм бол бараа товрын зөвхөн тодорхой нэгэн үн өртөг бүхий хүмүүсийн худалдаж авдаг зүйл биш, харин яг нийгмийн харилцаа, соёлын онцлог цаашлаад бэлэг тэмдэг утга юу гэдэг те маш олон тийм комплекс зүйлсийг агуулсан зүйл юм байна гэж энэ бол дүгнэж байна. За миний хувьд зөвхөн таартай санал нийлж байна. Бараа тавар гэдэг нь нийгэм соёл. Тэгээ түүнээсээ гадна хөдөлмөр, мөнгө тэргүүтээ маш олон салбартай ер нь ингэж холбогдож идэг тийм. Ер нь бол бидний зайлшгүй судлах шаардлагатай нэгэн тийм сэдв юм байна гэдэг төгөлтөнд хүрлээ. За тэгээд өнөөдрийн подкастаа үүгээр дуусгая. Та бүхэн лайк дарж, subscribe хийж, share хийгээрэй. За тэгээд дараагийн подкастаараа удахгүй уулзах гэж найдаж байна. Баярлалаа. За баяртай.